Дэлхийн монголчуудын Эмчил радио 88-ны хөтөлбөрөн дээр сувгат харуулсан сонсож би ирхэн сонсож тань. Дахиад ихсэн. Оо бүр босоо явчлаа. Хашаа бүр босоо явчлаа. Сая хашихтай хэрэлдээд гэсэн чинь уурлал гараа явчлаа. Би нэвтрүүлгийн хэлмээр байна. Дэлхийн монголчуудын Эмчил радио 88-ны хөтөлбөрөн дээр сувгат харуулсан сонсож би ирхэн сонсож таны өдрийн ямар амгалан дахин айлтгая. 7 нөгөөний баасан гараг болгонд ирхэн сонсож идэл танд хүргэдэг. Ямаг яах вэ нэвтрүүлгийн маань 596 дахь удаагийн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Mile Cosmetic болон Trust Red компани дахианы махна гэж хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань хаваршаад байна гэдэг сэдвээр ярилцсан. Тэгээд хавар болохоор одоо ингээд за зарим нэг хүмүүс нь бүр үнэхээр ядаргааны туйл болдог. Хүү яхаа яагаад байгаа юм. Аха таны дээшээ суугинэ. Яа ингэ суулахгүй шүү дээ. Таяа нэг анги сахилахгүй хөвчих байх юм. Тий эфир хүмүүлээд дээ. Ийм хүмүүс чинь ангаас л үрдэг. Ангаас гаргачих шүү. Хүүж гард. Гармаараа өгөхөд гараа өөргөө. Найруулагч хэлт юм уу? За тэгээд юу ярьж байгаа юу? Хаваршаад энэ хашаах бол аль хэзээний хаваршаад эхэлж байна. Тийм байна, харин тийм байна. За тэгээд зарим нэг хүмүүс ингээд бүр ядаргааны туйл болоод те ингээд витамин комплекс тусал залгуулад байж хахад зарим нь бүр гэгэлцээл те хайртайгаа уучраал тэгээд зарим нь сайртаал те ер нь бол хавар мэдгүй айгу гизээ өдрөө шүү дээ ер нь бол. Гэтэ яг би нөгөө нэг эмч нартай ингээд уулзаад ярьж хахад зочны цагаар орж хахад асуусан байхгүй юу? Тэгтээ тэрэн дээр бол зүгээр ингэж л асуусан л та. Хавар болохоор одоо нөгөө нэг одоо сэтгцийн өвчтөе хүмүүс ингээ өвчин сэдэрдэг. Үнэхээр сэдэрдэг юм уу гэдэг. Энэ яагаад сэдэрдэг юм бэ гэсэн чинь угаасаа яг тэр уйлрал солигдох орчинд одоо тэгээд амтан мөртөл хичнэсээ гараал нэг тийм яг ийм сезонд ер нь ингээ бүхэл юм хөдөлгөөнд орд юм байна. Тэгээ хүмүүсийн сэтгэл зүйч гэсэн нэг юм бас те нэг юм сонирн болдог гэж байна. Одоо чинь зунаас өвөл рүү шилжихэд бол бас адилхан үйлдэл шилжиж байгаа шүү дээ. Ууг нь одоо хамгийн их нөлөөлдөг нь одоо өвлөөс хавар руу шилжих энэ процесс юм байна л да. Хамаг амтд сэрүүл байж байгаа нь унтахаар ерөөсөө хүмүүс нөлөөлөхгүй унтж байгаа амтд сэрхээр хүмүүс нөлөөлөд байгаа юм байна те. Би унтстаа санахгүй. Гэхдээ бид нар ч ичдэг л байна. Тэгэхээр одоо юу ярих вэ гэхээр ер нь бол одоо тий хавар болж гинөө тэгээд хаврын үйлрэл тий хэрхий яаж нөлөөлж гинөө гэдэг талаар ярих нь шүү дээ тий. Нэр өчигдөр биш та унтмаар санагдсан шүү дээ жил дээр. Та чи бүр цоглог болоод байгаа юм шүү. Үгүй ээ. Хашихын юм нөлөөд байгаа юм байна. Ямар нэгэн байдлаар харин тий эсвэл нойр нүрэл эсвэл нүр тогтож ядаа. Ямар авир савлгаатай байна. Тэгээд одоо ингэ бод өөрийгөө өмөхөр гүгшин үнээр гэдэг тий. За энэ чи хүмүүс хашаа хаваршаад байна уу да? Хаваршаад байна шүү хашаахаа гэж байна. Алтан тоя халзангүй гэдэг нь таны үйл юм шиг хаш хаварсан байна гинэ. За. Зүгээс сууж байгаа да. надад бүр яг нэг тохиолдсон юм байдаг аахгүй юу? Би яг 5 сард шилжиж арайч 3 сард биш. Нөгөө нэг яшээ өгдөг жил 11 дугаар ингээд нацад орж намын сан чинь өөрөө хүүхдийн сүмдээд чинь яг 6:30-ыг хаадаг байхгүй юу? Тэгээ илүү мэлээ цуулгаж шидгүй мэлээ. Тэгэл би яг цагаа тооцоолсон чинь амар хүнтэй тааралцсан явах юм уу? Энэ хавар болохоор тэрийг Хавар. Одоо тэрийг хэлдэг бүр өөр хэсгээс нь яриа. Амтэрчээ мэдэн шүү юу яа. Гэтэр саяных бол аюу зүй өөр хэсгээс нь хэлж байгаа. Би нацад чи номоосаа гэж шал өөр хэсгээс. Үгүй би нацад орж номоосаа 6:30 гэнгүй. Намайг хаваршилт ингэж хэлдэг байгаа. сонсоогүй хүмүүс байгаа шүү дээ. Бас хараа тийм нөө эмэгтэй хүн
октод тийм ээ. Нөгөө ирчүүдтэй бас жоохон ухаантай харагдахын тулд би ингээ новын сан сууж ийсэн ч гэж ярьдаг гэсэн. Үгүй. Яг тийм батгтаа. Би угаасаа даруухан зарайдаа шилжүүлдэг. Ахаа би угаасаа ухаантай харагддаг байхгүй юу? Би ч гэсэн тэр арга чи хийдэг байлаа. Тэгээ би тэгж тэгсэн чи ингэсэн байхгүй юу? Би ингээ цагаа тооцоолсон чинь 30 минут болтгой нэг тий ном дэлхийд төгсөг анги байна. Төгсөг анги байна. Энд чи бас нэг гол зураад байгаа байхгүй юу? Яг сургуульд очиж байгаа яах вэ гэж бүр айгаад. Заслаа хийж байгаа тий. Нэг удаа номсон ч болохгүй ороод үзчихвэл. Тэгээд хатад орж намын саваад 30 минут яг суугаад тэгээ буцаа явж исэн чинь урд эсэх хүмүүс хоёр тишээгээ хандраад харин намайг тийм шууд энэ процесс ярьж байгаа. Тэрди ч өвчтэй тий. Тэгвэл би годомжинд явж исэн чинь ингээ болох байхгүй тий. Та нар намайг тэнж явж байгаад гэж ойлгох юм шиг. Тэгнэстэй. Тэнж явж байгаа. Нөгөө хөөрхөн гэдэг имиж авахгүй. Хөөрхөн гэдэг имиж дээр ухаантай гэдэг имиж нэмэгдүүлэх номын сан цууснаа тодорхойд байгаа юм байна. За. Та нар сонсох юм уу? Номын сангаас гараад явж исэн чинь Урд явж исэн хүмүүс би тэгж үлдсэн яриаг чинь ингэ нөгөө мэдрээд байгаа болохоор цаашаа нэг сонир. Юу ярих гэдэг гэж мэдчихэж байгаа болохоор. сонсоогүй хүмүүс. Юу одоо гол үйл явдал нь биш аа. Тий одоо тэр чиний энэ дэр хачрууд л аягүй сонирхолтой. Гол үйл явдлыг бол айл үйл Бүгдээрээ мэдчихэж байгаа. Гоо за ингээ ирэх жил ирэх хавар чи яаж айлаас хэсгээс нэхлэх юм. Нэр одоо киноно чи нөгөө дуусчаар тэрний өмнөх гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр үйл явдлаас өмнөх гэж хэлээд байгаа шүү дээ. Яа. Одоо тэгвэл би дахиад хавар болго ярьдгаа ярихаас. Яндан тоо. Ингээ нөгөө сумын дэв тог тасарсан. За бэди үгэн бэди. Тэгээд хаалганы гашаа ингээл сувал. Тэгэл ингээ яндан дуурал ингээ сэлгэнд. Яна бид нэр аргагүй 5 жил авдаг. Яна яг өдрөдөг аргагүй 5 жил явчихчихэд яа. За миний хавар яадаг үлээ. Фитнестэй явж эхэлдэг тий. За. За нэг бид дүр яа хавар нэг юм. Чич баха хавар болохоор хайр л ярьд юм доо тий. бас нөгөө юу лээ. Ягаад нөгөө бас нэг юм ярьдаг юм аваа наа. Юу ярьдаг хаа? Дэлгүүрт ороод өн харахгүй тэгэл баах юм авчихсан. Хавар. Гэрлэж аварчдаг бол гоё тий. Ороод аваад явчихдаг. Тэгээд тэр зөвхөн хавар уу тий. Аха та битти зүгээр туураад байгаарай. Бүх хөлрөл чи ядаж ингээд тооцоолоо штэ. Нэр тийштэй нэр. Яа, сураа угаасаа мөөгийн чамайг ярихаас өмнө битсэн байна. Мөөгийн порогийн ярьдаг нөгөө яндан дуурсан хавар санаа. Та нар тэгээ миний яриаг дуусгахгүй юм уу те? Чи одоо нэмэ. Яа. Уртлын хүмүүс хоёр тийшээ яригдаа тэгэл зогсчихсан. Тэгэл цаашаа ингээд яриа чинь ингээд санаа. Одоо байгалийн сонсогч нар хүмүүс ингээд бичээд өгч шүү дээ. Өөрчлөлтийг нэмэлцэг комаас. Моос ихгүй орж ирлээ те. Тэг моос сая ингээд бид гурав гиндээ сонсоод байж байгаа. Яа, итэг аваач хаваа нэрээ. За, сонин ядраад байдаг юм а хаваршгаар гинэ. Сонин ядарна гэхээр яг яаж ядард юм бол? Сонин ядрахгүй. Сонин. Би ч одоо хаваршаад нас нэмэгдээд ялангуяа 40 хүрсэн чинь жоохон дулаархаа лөөлөд болох. Сохортой самсаа ширхраал байна. Гадаад дулаархаа харж байгаа шүү дээ. Өрн цаг гэдэг яасан сайхан ингээл доктор самсаа ширхраал гэлээ. Одоо мэдээ толгоон зүгээр хаашаа явах гэсэн бодол ирдчихлээ. За, номоо хавар болгонд ярьдаг нэг л сэдвтэй гинэ. Номоо бүр хаваршаад сайнны ганцаа яриад байв. Сайнны ганцаа. Яна, номоог маань аргыг мэддэг бол явахгүй нэг.
Яа ингэж нэг хөөргөн нөмөг имиж ивдэгдэх гэж яриа. Наад очроч тэгээ яасан юм бэ? Юу болсон юм бэ гэсэн Эсвэл нэг ч аа. Монгол орлоо яраа мэдчихээн. Өөр хамгийн хэцүү нараа. Хүмүүс уйдахгүй бахт өөр өөрөөс уйддаг. Хүмүүс аль хэдийн уйдаад баг чи ном бүр ингэж өөхтэйг шинээрээ төгөж орж ирэл. Өдрөлд нэг ярддаг штэ манай номоо гэж байна. Яа. За ганц хүн хишиж байгаа гэдэг хүн сонсоогүй шүү гэж байна. Алтуг алтан баана гэдэг хүн сонсъё л доо яриул л да гэж байна. Энэ хоёр хүн хувь чадаар нь холбогдороо. Одоо ингээд аимшиг кино шиг жил болгонд зурлаар ярих гээд байгаа юм манай номоо. Үргэлжлэлтийг дараа жилээ боронсан. За ямар ч байсан нацгдэрчийн нэмжт номын сан гэсэн одоо ирэх жил тэрнээс арай өмнөх үеэс нэг хэлнэ. Яа за Весна и любовь и вместе гэнэ. Хавар хайр хоёр хамт байдаг гэж байна орчуулвал. Хүн үдэ хаа. За Улаанбаатарт 17 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Mal Cosmetic хамтран ажиллаж байгаа. За одоо хавар цаг боллоо. Бид нар одоо өвлийнхөө зулцаа малгай толгоноос салж хүүхнүүд маань өс толгоогоо сайхан гоё угаагаа задгаа тавьж явдаг үе эхэллээ, тийм ээ. За тэгэхээр одоо яг энэ үйлчлэгээний хувьд болохоор энэ гэмтэлтэй үс арчилгааны брэнд байгаа байхгүй энэ Ichikami гэдэг брендийн шампунь ангижруулж байгаа. Тэгээд үйлчлэгээний хувьд бол гэмтэлтэй үсийг эмчлэх, гэмтлээс урьсан сэргийлэх, байгалийн гялалцсан өнгийн сэргээдэг байгаа. За одоо миний энэ таны тоор яагаа тоор яагаа нь болохоор хүсэлгэх төрөл нөө нэг юм угаангууд ингээд нэг шалчичдаг юм өстэй хүмүүс байдаг штэ тий. Тэгээ ийм хүмүүс голцоо өс чинь болохоор дандаа нөгөө угаа усныхаа угийг босгоё гэж босгодог штэ тий. Хоёулынхаа тоор яагаа нь юу юм бэ? Чишүүлд юм байна. Хөш энийг тоорын ягаан гэдэг юм уу? Тэгээ тоор яагаа. Энд чинь шарал юм биш үү? Мөгийн Энэ одоо ямар ягаан? Наачихаар одоо бамби яагаа. Тэг. Хуута хаа сонсож байна. Олон нийтийн сүлжээгээр яасан муухай юм ярьдаг хүмүүс. Гүг наадах яг тэгж ярьдаг те. Тэгж ярьдیں۔ Уг нь одоо ч арай өөр л баг л та. Хашаахыг өмөрөөд байгаа. Гүнээ тэгж л төгс. Гүг яг тэгж л. За тэгвэл чившүүлэх төрөлтөө оръё. Тэгвэл энэ тоорын ягаан нь болохоор чангаан жимсний үнэртэй гэнэ би үнэртэй тэгээд тийм байх үнэртэж байна. Гадар насгас. Зөндөө нэгсгас. Одоо өснөө дүрхэн. Одоо тэр чи газ өснөө дүрхэл аав. Хөөс бодоо Ашиглчий гэдэг. Ингэдэ гараад угаач. За хөөс бодоо өсний бүрхүүлийг чигшүүлнэ гэж байна. Тэгээ би надад нөгөө энэ одоо номогийн барьж байгаатай адилхан жижигхэн юм тестийг өгсөн. Энэ аягүй гоё фитнес руу авч явахудаа яг тохирж байгаа. Чисэн ингэж задлчаад албаар ингэж хананд нь ингэж юу гадагсны гадартлаа нь гоожуулаад байсан. Боллоо шүү. Тийм боллоо. Sorry. За хашаахад байгаа хар цагаан нь юу юм? Энэ хөвсөдөгч гинэ. За цагаан уу? За тий. Силикон болон сульфат агуулаагүй тул усны байгалийн өнгийг сэргээж хуухны зэнтүрт орчинд бүрдүүлгээ гэж байна. Тий. Силикон сульфат нь. Ер нь бол нөгөө нэг гэмтсэн үсэнд юм байна. Тийм байна. Над дээр байгаа мэдээлэлтэй. За энэ болохоор сакура цэцгийн үнэртэй. Тий, амархан туслагддаг ус хуухыг арчиж үсний ширхэг бүрийг эрүүл намсан болгож өгдөгөө гэсэн. Би чи ингэж хоёр шампан гэж чи нэг нь шампан нэг нь араас нугаад гэнэ юм байна. Араас нугаад гэж шиг. Энэ цагаан нь болохоор шулууд төрлөг гинэ. Наад чи яг миний өсөн төгөрс наата чи надад өгсөн байхгүй юу? Тийм. Одоо тэгэхээр хашаахад юу юм бэ? Тэ сакурагийн үнэр гэхээр чи сакурагийн үнэрийг би тэрмээр байвал Ichikami-гийн хар цагаан юм уу? За. Таних одоо би Монгол сакура Улаанбаатар таанд ирсэн байдаг лээ. За энэ мөгийнхийг би хэлээд өгчээ. Би хэлээд өгчээ. Барби ягаан баггүй. Би түрүү хэлжсэн амар жимсний үнэртэй. Энэ нь үү? Барби ягаан. Ангижруулагч. Энэ цайвар ягаан нь болохоор Усан ягаан. Усан ягаан. Зүгээр л хаварсан нөхдөж юм чи. Цэцэг бол зүгээр санаанд орсноор байж. Яг ингэ хүн нэг жоохон хаваршаад ирэх. Усан ягаан. Энэ мөгийд байгаа энэ хоёр энэ шампунь болохоор зэрэг одоо нэг юм угаа ингээ өний шалчичд үснүүд байдаг шүү дээ тий. Өсчөнд орохоор баян тийм хүмүүс ч нөгөө нэг угаа босгодог тий. Тэгээд ерөөсөө яг тийм нэг юм налбичдаг налбигаад байдаг үсэнд наадах чинь ингээ хүсэлгэн. Тэгээд бас их чи одоо ингээд нас яваад ирэхээр ингээ ус шингэрээд байдаг шүү дээ тий.
арихантай их чингэрээгүй л наа. Манай ажил дээр нэг өксөн шиг яриад байгаа хүн байгаа. Нэрийг хэлж болохгүй л дээ. Тийм. Тэр хүнд бол яг болох юм байна те. Хөвсөлөх юм байна те. Ааха болно. Жог өстөөний өсөө. Би жог өсөж шиг юм. Юу болох вэ? Их харагддаг гинэ. Их харагддаг гинэ өснө. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар юу Мал косметикийн албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа Ichikami брендийн гэмтэлтэй ус арчилгааны брэнд хамт усны шампунь ангижруулагч хамтран ажиллаж байна. Хэдэн грамм? Чанаас худалдаж авч байгаа энэ муугаар хэлээд өгөх юм аа. Үгүй би тэрийг хэлээд. Муугийн мэдх юм уу чи? За 19 аймагт байна. Энэ хаварсан хүүхнүүдтэй хамаагүй ярьж байгаа. За энэ зүгээр барьж идэх гэж байна. Үгүй би хэлэх. Ямар ч аймаар яа. Үрээчлээ. Хаварсан хүүхнүүдтэй бас учрыг олохгүй болохгүй. Монгол орноор нөгөө нэг тархан сүлжин бүргсэн гэдэг шиг Мал косметик бол Монголын зах зээлд орж ирээд 20 жил болж байгаа учраас 19 аймагт бол салбарууд нь байгаа. За тэгээд дээрэс нь Улаанбаатар их дэлгүүр, Улсын их дэлгүүр, за Метромол, Шангрила гэх мэтчлэн томоохон их дэлгүүр дотор мэдээж байгаа. За тэгээд бараг дүүрэг болгонд байгаа штэ тийм ээ. За тэгээд Мал косметик гэл угаасаа амдашгүй байгаа штэ тийм. За Хам бүрэгдээд байдаг юм байна те. байгаа бас. За. Энэ Фреско супермаркет гэж бас байна. Ямар супермаркет? Фреско. Тийм фреско. Тийм. Байдаг те. Тийм байна. Нэмэрэл нэм. Боши. Сансар миний дэлгүүр Гар хөлт бадгана натруу. Хаваршаад гар нь орж ирээцгөөстэй. За болдоо. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдв Янаг яг нэвтрүүлгийн сэдв хаваршаад байна гэдэгс дээр ярилцж байна. За номоо гэрүүлээч, номоо гэрүүлчихаал гэдэг энэ хүмүүс. Энэ хүмүүс хэд болвол намайг яриулах юм. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 32 минут болсон. Яг энэ цаг мөчөд манай шоу эфир явуулсан. 77 3883 утас маань. Нөгөөдг нь тааж ярих дуртай тийм ярьж галах. Гадаадас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн дугаараар холбогдоорой. За энэ Батүгшин дэлгэр сайхан ч одоо манай тархныхын багтаа. Зулцгийн гол манай хээтэй хороолол гээд гэрлээ эхлэн штэ гэдэг ахын. Манай тархныг бол сайн мэддэг хүн байна. За эхний сонсогч 88 68 дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ жил радио Байна уу? Оо, арай өдөр. За, хэр яаж хаваршиж гин хөө? Оо. Би одоо нэг хавшаад байгаа юм аа. За, Манай нөхөр хавшаад ах шиг. яаж гин? За яаж вэ? Оо, янз бүрийн өгөхөнтөө хайртай дуртай гэж мессежчээд. Тэгээд одоо бас зүгээр л текст эн чи марзгамш гэж тайлбарлаад ах юм тийм одоо. Таас тий Монгол оруулаа. Нөхрөө яаж байгаа юм бэ? За, ямар өшөөг авч ийн надаа. Багахгүй юу. Бас гэрийнхэнтэй хэлчихсэн, өөрийнхөө гэрийнхэнтэй хэлчихсэн. Энэ нь яг бас нөгөө сэтгэл онгоч юм байна. Харин тэх юм болоо. За. Та бол тэгээд та бол хаваршихгүй байгаа юм байна тий. Би ч яг тэгэл тэсс хийгээл байдаг юм байна. Тэсс хийгээл байж. Би амьдралаа авч үлдэх санаатай л ингээл. Тайлбарыг сонсоод хэлсэнд нь итгэл итгэсэн царай гаргаад ч байгаа юм хайж чинь. За тийм манай бас жоохон гигэлцээд ах шиг байна. За тийсэн шүү. Тэгээд ном сонсох цаг нэвтрүүлгээр хайрлагцсан эмэгтэй зурс номоо сонсоорой. За баярлалаа. За баярлалаа. Айхтар юм. Амар хаваршдаг. За хавар болоод машинда инээсэн хүмүүс байна л гэж байна. За дараагийн сонсогч 98 11-р дугаартай сонсогчтой холбогдлоо. Энэ радио. За орой минь. Сайн байна уу? Арай сайн. За мэдээ. Өсөдөн юу их манахаас өнгөд машинда орж радио басаад хаваршаад байна гэдэг сэдвээр л ярилцж л байна л да. Тэгээд хэр хаврын синдром хэр хөдөлж чинь гайгүй юу? хөдөлж чинь хөө. За яаж ийн? Хүүхдээ гаргасан мэсгтэй хүүхдээ гаргаад гэртээ байнга ингээл байгаад гэсэн чинь бүр цаанаас нөгөө захтан гэдэг шиг болж штэ. Тэгээд бүр өссөн үсэрт бас гарч ирэл хэвээр ажиллаа хийгээл амар байгаа одоо. Манай нөгөө жаргалын зууч чинь дэргэдээ хөгжлийн мэргэжилтэй хүүхдээ хөгжлийн төвтэй болсон.
Тэгээд энэний ажлаар Улаанбаатар хотод ирээд одоо яг нөгөө Улаанбаатар хотод чөглөлийн бэрхшээлтэй хөгжлийн төв байгуулад Төв аймгийн 100 мод хотод чөглөлийн бэрхшээлтэй хөгжлийн төв талбартай ингээд хоёр талдаа байгуулад тэгэл нөгөө ганц би эморсон аав завтаагаа аав ээж нарыгаа нэгтгээд ажлыг бол нугалцгааж байна. За нэг л ойлгохгүй болоод явчлаа шүү. Би ойлгож Эморсыг ингээд манай хашаах сайн мэдэн шүү дээ манайхыг. Тэгээд эморсон хүмүүс эморлыг ингээд эсрэгээр нь ашиглаж байгаа. Оо. Тэгээд нэг ингээд урднуудад яг үдэ хавар болохоос ингээд өөддөг ч юм уу ингээд нэг талхинд гарын марыг гэж тэр гадаа нэг бигэлгэн тэгэл нэг ингээд жоохон хавар жоохон үр бүтээлгүй ядарсхийгээл өнгөрдөг байсан шүү дээ. Тэгээ энэ жилийн тухайд нөгөө олон жилийн амралтын үр дүнд айгүй хүчтэй эрчтэй байна хүмүүс. За баярлаа. Бүгцэн баярлаа. За сая яг юу болоод өнгөрөв? За энэ нөгөө манайхны яав нэг хэсэг нөгөө орон нутаг хариуцсан хөтлөгч нар аавна гэдэг хэлсэн. Тэгэхэд энэ дархны хүн баггүй юу? Доотлын төгсөлтч үлээ манай төгсөлтч үлээ. Манай дээр ирж ирсэн шүү. Тэгээд тэгээ одоо манай байнгын сонсогч болсон. Ялангуяа хашаахтай их холбогддог. Тэгээ өөрөө над жаргал гэдэг баггүй юу? Тэгээд за би харин тийм би ч заавч манайхаа нөгөө нэг манай над жаргалын төвчийг хэрэг юу? Тийш тийм байна. Йоо ёстон. Чи дарга босхоо мэдэхгүй байхгүй. Йоо толгой ажиллаа юу болоо явж байгаа. Тэр үгүй бол мэдээд байгаа юм. Дарга гостарга яаж ütгөө. За одоо хэдүүд 17:36 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран ярдагчаар 22 жилийн төгс сэтгэлээ шингээн гэсөөрэтагаар Trust компани дахин нэг махна гэж хамтран айлтж байгаа. За хүүхдүүдийн хамгийн их идэх дуртай тус бүтээгдэхүүн нь 100% Орос дахин нэг махаар хийгддэг. Тэгээд перц давснаас өөр ямар ч амтлагч ашигладаггүй гэдэг нь маш онцгой байгаа шүү. Одоо эдэнгүүт нэг халуун ногоотой байвал халуун ногоож чадахгүй хүмүүс гэж байдаг шүү тий. Тийм асуудал гарахгүй мэлээ. Тэгээд юм байна. Эдгээр чинь өөрсдийнхөө нэрийн дэлгүүрүүдээр хоол язаард юм байна. Зүгээр энэ номмон юугаар байхгүй. Энгийн дэлгүүр сүлжээ дэлгүүрүүд байхгүй гэсэн. Тэгээд нэрийн дэлгүүр гэтээ аад болж манай натуртай ойрхон байт юм бэлээ. Тэгэхээр би бол идчих боломжтой байхгүй. Тэгээд би ингээ асуухгүй юу? Хэрэг яаж харах уу? Одоо би чинь гэртээ түүхий ингээд ийм нагиц хийж үзчихсэн байхгүй юу? За. Тэгээд тэгэнгүүт дахины махаглаад нарийнхан ингээд ирчээд түүхийн эгээр шарж байгаа учраас жоох удаан шарна. Тэгээ удаан шарж байгаа болох үгүй мэддэхгүй байж байгаа заримдаа түүж мөчдөг тохиолдол гардаг байхгүй юу? Тэгэнгүүт энэ чинь нөгөө хагас боловсруулсан болохоор хөлдүүгээр нь шарах юм бол нэг 5-аас 10 минут гэж хэлээ. Хос ихтэй шарах юм бол айгүй гой нөгөө болцсон сайн болдог дээр доороосоо. Тэгээд эдэнгүү дотор гой шүүслэг гэж байгаа юм. Тэгээд юугаараа хэрвээ гисгэж жагаад шарах юм бол 2-3 минут шарна гэж хэлээ. Тэгээд хайруулын тавгад бол хайруулын тавган дээрээ тикок. Тэр нэг бүрмэлтэй юм уу? Тийм бүрмэлтэй шаржигнуур гадуураа шаржигнуур. Бүрмэлтэй юм биш те. Гэрлээ над бүрмэл байхгүй. Тэрийг чи өнгөрүүлдэг яа. За, номын цэцэг сая цуурцаа. Би асуусан ш сая. Номын сая үнээс нь уцаар яриад асуу. Бүрмэлтэй гэж хэлсэн юм уу? Гадуураа шаржигнууртай гэж хэлсэн. Тэгэхээр чи бүрмэл гэсэн үг үстэй. Номын цэцэг сая яг эднийх рүү залгаадсан те? Тий. Би угаасаа хүүхдийнхаа төрс өдрийг одоо манайх болох гээд байгаа байхгүй юу? Би угаасаа хийх юм бол угаасаа чадахгүй авах гэж байгаа байхгүй юу? Яг nuggets бол юм штэ те. Бүрмэлгүй байдаг аахгүй юу? Тэгээд хэрвээ бүрмэлтэй болгоё гэх юм бол өөрөө тусад нь бүрмэл авч байгаа тэрийн дотор өнөө дотор дүрээд бүрмэлтэй өнхрүүлээ шаарддаг аахгүй юу? Тэгээ одоо тэр надад nuggets ингээд шаржигнуур юм үс. Тий шаржигнуур гэж хэлсэн байхгүй. Тийм үү те. За би наата чинь дахиад өөрөө л авлаж асуунаа. Гэрлээ өнөдөр яасан ширүү. Харин ёо гэрлээ өнөдөр зүгээр ингээл яг ингээ хаварцсан бод. Юу уг нь бол гэрлээ чи ингээ инжи хаваршаараа хайр маяр гээ инжиж ямар амар нэг юм. Уг би хин. Би өөр асуу. Би хизээ нэг айхтар хайр маяр. Тэгээ одоо тэр хайр маяр нь хаана байгаа? Химит хайр тэгэл хавар болохоор хайр яриад дээ. Чи энэ хавар ерөөс хайр ярихгүй юм. Би даадах чи тэгнэ л гэдэг. Хайр нь хаана байгаа? Нэг хайр нь ахгүй болохоор жоохон хэцүү хаваршаад байна уу? За хашаага усны дугаарыг хэлээд өгөөрэй. За, юу өдрийнх нь үнээр нь тийм ээ хөрвүүл авъя гэж хүсэж байгаа бол 77.11 75 тэг 2 суцаар за захиалга өгөөрэй. 77.11 75 тэг 2.
За ингээд Янаг яахын нэвтрүүлгийн хамтран аялагчаар махмахан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 22 жилийн түүх сэтгэлээр шингэн гэсэн уриатаагаар Trust гэдэг трейд компани хамтран ажиллаж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв хаваршаад байна гэдэг сэдвээр ярьж байна. За хаваршаад сэтгэл сэргээд хил ам хурц олоод хинч хэрүүлэр барахгүй болчтой штэ гинэ. Ямар амар хаваршд юм бэ? Хэрүүлийнх нь хилнийх нь үзүүрт 24 цаг жижиглээстэй тий. Гэрлэж ингэж хаваршаад байгаа юм шиг дээ. Сая тэр дийлдэхгүй байгаа гэсэн. Би асуу. Гэрлэж ингэж хаваршаад байгаа юм шиг гэдэг. Хуруулаа баггүй. За дараагийн сонсогчтой холбогдлоо 99 13 дугаартай сонсогчтой холбогдсон. Энэ жил радио. Байна уу? Холбогдсон байна. Тэр номын яриаг дуусгачмаар ахын 20 тийшээ яраад яг яасан. Аха комментэр саналаа үг. Окей. Та гурав хаваршаад байгаа байхгүй. Гам хаваршаагүй номын яг өөрөө ярих гэдэг. Намайг угаасаа түрүү энд хүн мэдсэн байлаа. Намайг гэсэн ч хөөрхөн гэсэн. Гэхдээ харин ч ингэж хүн хаваршаад нэг юм жил болго яриад байгаа ч харин ч одоо гэдэг зургцсан фянт чи гэдэг үстэй. Тийм. Тэрнээс хаваршаагүй байсан бол ном өөр юм байна л та. За энд угаасаа ингэсэн байна. Номоо үзэлт 1000 хүрвэл ярина гэж байна. Одоогийн байдлаар шуудаар 434. За баярлалаа. За Хөвчөттөр тий. Тэр хүмүүс хоёр тийш яригадаад тэгээ юу болсныг нь болохгүй бол мэддэг хүмүүс нь бичээд өгч. намаа хийсэн цагтнаад ярих гал юм. Юу харин тийж юм. Ядчих нэг өөрийгөө голох гэж байна. Тэрийг л ярина. За дараагийн сонсогчтойгоо холбогдлоо. 99 97 дугаартай сонсогчтой холбогдсон. Энэ жил радио. Сайн байна уу? За хэрэг хаваршиж байна. Би номын санд байж байгаа. За аль номын санд байсан? Гой машин дээр номын санд. За. Я хочу ты ходишь на Инээдээ цох. За. Таа инээдээ би ч түүтэй хинтэйч өөдөөс нь хараад яагаад таа. Баясгал надруу хараа инээг дараа шиг. Намаг яриад байгаа шиг санагдаад бодлоо. Тэгээ бүрgi дахин надруу бүнд аяа хараад би тэгээ яах вэ дотроо жоохон бодлоо юм. Дийш айгу харагдаад байгаа юм багтаа гэж бодлоо. Тэгээд амар эцсэндээ ингээ нүрээ ингээ самраад ихсчихлээ. Хамтар нэг манай томын тэгэж гараад. Тэгсэн чинь миний хатсан усны хамраар гараад тагсан. Нөгөө охиноо нөгөө хоёр автотаа нөгөө танаад банцлаа одоо номоо чангаар уншиж байна. Хаврах хороо гэдэг. Уг нь номын санд ийм болд юм байна шүү дээ. Номын наадгаж зүгээр 10 таглалаа ачиж. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Энэ хүмүүс утгаар нь хаварсан хүмүүс авчирч. Яаж вэ? Ой яг тийм байх. Өнөөдөр айгүй гоё өдөр байна. Дэвэт. Гоё өдөр. За дараагийн сонсогчтойгоо холбогдлоо. Гадаадаас холбогдсон. Энгэл радио. Арамин. Бэн. Сура юм уу? Мөн үү? Ондрос. За, ханаас холбогдож байгаа юм хөө? Солонгос. За таныг сонсож байна. Хэр Солонгостойгоо монголчууд маань хэр хаваршиж байна. Солонгосч одоо ямар үйлрэл болж байгаа юм бэ? Хаврал болж байгаа байлгүй. Цом болчих шүү дээ. Хаврах бодоод тагшгүй. За. Танай эсрэг сонсоод би бүр хаварчаад байна нөгөө танай эсрэг би 21 оны 8 сараас хойш үгээд мэдээ сонсох яг энэ нэвтрүүлгийг. За. Тэгээд өдөр шөнө танай эсрэг архив би бүр ухаж ууслаа тэгээд нэгээс нь ахуулаад одоо үргэлжлүүлээ бүр шөнө бүр чихвчээ гэдэг утгаас бүр бодоо сүүлдээ та дөрөв зүүдлээ бүр Зүүтээ тэргээр дутгаа. За. Яг бид дөрийг хамтан зүүдэлсэн үү? Зүүдэлсэн одоо сүүлдээ бүр манай хүүхдүүдийн найзуудынхаа ээж аав ингээд ээж нь хажуугаар машин бариад явж хаад
Таач одоо ямар их ажилттай явдаг. Яг л байнга машинаар зөрөө явж хахад амар инээсэн бүр юу атгаж инээгээд байдаг бүр дөрөв хүүхдүүдээ ээж нар тэгэж хэлээ. Танахаа бүр өвчтөд хаваршаад авшиг бүр. За. Манай хүүхдүүд ч одоо бүр ингэж бүр ээж таасаа юу сонсоод ганцаараа ингэж бүр ганцаараа бүр инээд ямар юм сонсоод байгаа машин юу сонсоод байгаа бүр бид хоёр бүр тайлбарлаад идэх үсгээ бүр хөөсөө бүр ганцаараа инээгээд хоолой идэх инээгээд машина бараа явж байгаа хүмүүс инээд яваад хажуудаа хүмүүс урш гайхаж байна. Тэгэж штэ. Би л ихнэр ингэж би эсвэл тайж эхэлсэн. Яана. Хажуудаа хүүхдүүд ажиллаж байхдаа хүмүүс ганцаараа инээсээ мангар байж байгаа юм даа. Чи одоо юу асууж баяртай юм болсон гэж үлдээ бүр хүмүүс гайхаад. Яг гимгөө хаваршилтэй тийм үү? Хан гимгөө хажууд хүмүүс харахад интээс юм одоо хавар одоо гацуураад байгаа юм уу өвчин тусаад байгаа юм уу гэж. Тийм саагаараа гэсэн хэвчээ. Танай тийм сонсож байгаа. За сайхан байна. Баярлалаа. Их хөвчлээ зүрхлээ бүр донтоо шүү бүр танай зүрх. Таван дэдэн юм гүйлээ ашиг ихнээс нахвал уншаад сонсоод бүрсэн. Болгоо байж байна. За. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Баярлалаа. Гоё тэ. Ингэнэ энд хүн бүр шүлгэлчиж толгой олбчиж хавар намайг дурлуулсангүй. Хавар хуучин хариуд л уур хүргсэн. Хавар намайг давсанд л явуулсан гинэ. Давсанд явна гэдэг мэднэ. Ваа. Ядардаг болсон байна гэсэн үг үстэй. Ширч давсанд явчихсан шүү. Ажил дээр. За нөгөө шир 1000 хүрвэл намайг хэрүүлнэ гэсэн чинь шир. Шууд үзэлтэй шүү. Шээ одоо бүр шээ. За номер шиг ярьж чадахгүй айгүй бол яг барьж идүүлнэ дугаал зүгээр. За хавар нэг номын санд орж үзье. Номын санд орчиход гоё яа. Тий, номын санд ороод тэгэл номын сангаас гарахаар л амар үйл явдал болно. Ямар нэгэн байдлаар. Тий, та ном уншдаггүйсэн ч хамаагүй. Тий. Номын санд руу явж ичж болно. Эсвэл гарч ичж болно тий. Эсвэл номын санд руу явна гэж бодож ирсэн тий. За. Сараа чигтэрч бас яаж дутуу гэсэн шиг. Энд нэг номын санд сууж исэн чинь гэж. Өнгөрцтэй. Номын санд сууж исэн чинь. За энэ үргээд 2022 оны 3 дугаар сарын 4-ний баасан гарагийн Янагийн нэвтрүүлгийн маань 596 удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Trust компани дахины махан Nuggets за мөн Mile Cosmetics-ийн албан ёсны хэрэгтэр оруулж ирж байгаа Ichikami брендийн үс ажиллагааны бүтээгдэхүүн хамтран оролцлоо. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Mile Cosmetics. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Trust-ийн дахины махан Nuggets. Ава ганцаараа идэхэд байгаа мó да? Хүүхдүүдийн амтлагхан идэх дуртай дахины махан Nuggets. Хамгийн гол нь давс перцнээс өөр амтлагч бай. Trust-рate 7711 75-2. Янаг яг вэ? Нэвтрүүлэг, хөтлөгч гэрлээ. Хаш, мөнхөд, нэмт зэг. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3